2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 52 байршил захин хэлбэрээр газар олгох шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчид 2013 онд гаргаж байсан. Одоогийн байдлаар 43 байршилд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж 36428 иргэн газар өмчилж авчээ. Харин үлдсэн 9 байршилд газар өмчлүүлэх ажил зохион байгуулагддаг байгаамаа. 12 жилийн хугацаанд нийтдээ бол 110 мянган иргэн газар өмчлүүлсэн байдаг. За энэ бол нэг жилд дунджаар 9166 газрыг бол өмчлөж байсан ийм учиртай. За бид нэг жилийн дотор 65 мянга гэдэг нь өөрөө 7 дахин илүү хурдтай ажиллаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг бол энэ жил 7 жилд хийсэн ажлыг нэг жилд хийж явууллаа гэсэн ийм одоо үр дүн гарч байгаамаа. Улаанбаатар хотын нийт хүн амын 50% захимаар газар өмчилж авах нийслэлийн өмчийн харилцааны газрын сайтад хандсан байна. Ер нь бол захимаар газартаа орлоо гэсэн ховор л хийдэг шүү дээ. Манай найзууд өдөр бол захимаар газараа яасан бүр хол цөлөгдөөд явж. Ер нь бол шудраг биш гэж боддог. Зарим нэг хүмүүс нь компьютертэй харьцдаг ч хүмүүс байна, интернеттэй орчинд байдгүй ч хүмүүс байна тий. Тийм учраас тийм хүмүүс бас яг тэр юунд нь хамрагдаж чадахгүй байгаа. Захим бол хүн иргэн хүний хувьд бол ажлыг хөнгөлж байгаа. Очиж бишиг цаас одоо бүгд майк доошлох дугаарлах заавал биеэр ашиг шаардлагагүй. Ууд нь зөв. Захиалгад орж захимаар өгсөн хүмүүст бол буцаж мэдэгдэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл үйл явц процесс нь бол их тийм бүрхэг байдаг. Тэр л их таалагддаг да. Өнөөдөр одоо тэр захимаар газар авах тухайд ойлголт байна. Хөөсөлдөж аваагүй л байна. Энэ удаа 4-р ээлжийн захимаар газар өмчлүүлэх бүртгэлийн ажил зохион байгуулагдаж байна. Тэгвэл эхний болон 2-р ээлжийн захин бүртгэлд хамрагдаж газартай улс иргэд өмчилж авсан газарт нь зам тавьж эрчим хүч татах дэд бүтцийн ажлууд хизээнээс хийгдэж эхлэхийг сонирхож байгаамаа. Эхний 1, 2, 3 дугаар ээлжээр газар авсан иргэдийн байршлууд дээр инженерийн шугам сүлжээ наривчилсан зураглууд бол хийгдээд явагдаж байгаа. Бид нар энэ дээр хөрөнгө мөнгөний гаргаад тендер зарлаад зураг төсвийн компаниуд энэ дээр ажиллаж байгаа. За зураг төсвийн юмнууд нь бэлэн болоод ирэнгүүт зам тавих, цахилгаан татах энэ бүх ажиллагаанууд бол эх жилээс хийгдээд явна гэсэн. Захин бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжлэнэ. Харин бүртгэл дууснаас хойш 10 хоногийн дотор газар өмчлөх хэрэгтэй болсон иргэд санал хүсэлтэд нийслэлийн өмчийн харилцааны газарт өгөх ёстой. Өмчлөх үерхээ баталгаажуулж улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ авах зэрэг иргэдээс шалтгаалсан ажлууд хийгдэх юм а. Иргэдэд өмчлүүлж байгаа газарт дэд бүтцийн асуудлыг шийдэх учир өмчлсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой юм байна.